Монголчууд бидний эрх чөлөөний орон хэмээн нэрлэдэг Америк нэгдсэн улс үүсч байгуулагдсны түүхт 250 жилийн баярын мэндийг Америк нэгдсэн улсын нийт ард түмэнд өргөн дэвшүүлье. Америк нэгдсэн улс 1776 оны 7 дугаар сарын 4-ний өдөр тусгай тогтлын тунгалаа баталж, уг тунгалаараа хүний амьд явах, халдшгүй чөлөөтэй байх, ад жаргалтай амьдрах эрхийг баталгаажуул, эдгээр эрхүүдийг төрөөс баталгаатай илрүүлэх, ингэж чадахгүй бол тухайн төрийг өөрчилж чаддаг байхыг тунгаснаар эрх зүй төрийн үндэс суурийг тавьсан гэж үздэг. Мөн Америкчууд олон зүйлд анхдагч байсан. Үүний нэг тод жишээ нь дэлхийн хамгийн анхны бичмэл үндсэн хуулийг 1787-д баталж байсан нь хууль зүйн шинжилгээ ухаан түүхэн ач холбогдолтой билээ. Олон зууны турш хүний эрх чөлөөг төрн яаж хамгаалж ирсэн. Шүүхийн байгууллага нь хэрхэн ажилдаг нь бидний сонирхлыг байнга татаж байдагч эрх чөлөөний оронд нь очиж энэ талаар судалж үзэх боломж хомс байжээ. Харин Америк нэгдсэн улсын төрийн департаментын олон улсын зочин манлайлалын хөтөлбөр нь шүүх засаглалын тогтолцоо, тэдгээрийн хамтын ажиллагаатай бичлэн танилцах, олон орны хуульчид хоорондоо туршлага хуваалцах бодит боломжийг бий болгосонд талархалтай байдаг. Олон улсын зочин манлайлалын хөтөлбөрийн төгсгч Батрах Чаймны би Монгол улс дахь Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр энэхүү хөтөлбөрт хамрагдсан. Би шүүх засаглалын тогтолцоо сэдвийн хүрээнд Америк нэгдсэн улсын дээд шүүх, мужийн шүүх, дүүргийн шүүх болон бусад хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хууль дээдлэх зарчим хүний эрх чөлөөний хамгааллыг төрөөс хэрхэн хангаж байгаа талаар судалж, энэ талаарх мэдлэг мэдээллийг хангалттай олж авлаа. Америк нэгдсэн улсын элчин сайдын яам олон улсын зочин манлайллын хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхээс гадна нээлттэй дэлхийн Fulbright Америк хэлхийг зэрэг олон хөтөлбөрүүдийг Монголын хуульчдад зориулан амжилттай хэрэгжүүлж байгаад гүнээ талархаж байна. Та бүхний хэрэгжүүлж буй эдгээр хөтөлбөрүүд цаашд улам нэмэгдэн Монгол улс хараат бус шүүх засаглал хүний эрхийн хамгааллыг тууштай бичлэхэд үнэтэй хүнэмэр оруулна гэдэгт итгэж байна. Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны хамт олон болон Америкийн ард түмэн та бүхэнд түүхт 250 жилийн баярын мэндийг дахин хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрээ.